Сайн байцгаана тулгаан согт тавтамаар л. За тэгээд ойрд жоохон нойр муута батга матга гараад тэгээд охиныхоо нэг юм ингээд наацсан байгаа. За тэгээд өнөөдрийнхөө болсон явдлаар ярих хэрэг маань болохоор энэ хэрэг үнэхээр юм бодит явдал гэж үү те. Энэ хэрэг кино хийжтэй гэсэн бодол юм төрхүйц хэрэг байгаа. За тэгээд энэ хүү хэрэг нь болохоор 2005 оны 1 сарын 22-нд Солонгосын нэг баячуудын амьдардаг Ганнам дүрг гэдэг нь шүү дээ. Тэр дүргт нэгэн бүр амар с жиг бүхий машин явж ирсэн байгаа. Айгүй тийм халтайсан. За тэгээд мөргөлдсөн байж магадгүй гэмээр те. Тийм с жиг бүхий машинтай тийм хоёр хүн явж ирсэн байгаа. За тэгээд эргүүлийн цагдаа нар ингээд дотор байгаа хүмүүстэй харц тулгараад үдсэн чинь нөгөө хоёр хүн ингээд шууд цагдаа нартай харц тулгамжтай ингээд хацаа буруулаад ингээд доош хараад нуугдсан гэж байгаа юм. За тэгээд цагдаа нар энийг харангуутаа энэ яагаад ийм с жиг бүхий зүйл байна. Энэ хоёр хүн ингээд с жиг бүхий үйл хийж ин да гэд машиных нь дугаараар хайгаад үдсэн чинь тэр машин болохоор 90 сурвалжлагдчихсэн машин байсан байгаа. За тэгээд цагдаа нар машинаа ингээд хажуу тишээ зогсоогоорой гэж цагаан хоолоогоор хийсэн чинь машинаа яг ингээд зогсоож байгаа юм шиг болонгуудаа гинт хаазаа нэмээд дахиад өгсөн гэж байна. За тэгээд цагдаа нар араас нь хөөсөн чинь нарийнхан гудамжаар ороод бүр тэр нарийнхан гудмаар 100 км цагийн хурдтай хүртэл давхисан юм байгаа. Цагдаа нар энийг бүр за ингээд хөөж жоод ямарваа нэгэн ослоо гарах вэ те хүн амтын одоо өргөдөх вэ ямар том осол гарах вэ гэж үзээд араас нь хөөхө болох уу яах вэ гэж бодож араас нь хөөж итэл ашгүй нөгөө зам нь мухардаад энэ хоёр хүн ингээд зогссон байгаа. За тэгээд машинаас энэ хоёр хүн буугаад хөлөөрөө зүхтааж жагаад эргүүлийн цагдаа нарт баригдсан байгаа. За тэгээд эргүүлийн цагдаа нар энэ хоёр хүнийг цагдаа хэлэлцэд авчираад байцад авч эхэлдэг. За тэгээд с жигтүүдийг цагдаа хэлэлцэд авчираад яагаад зогцсон талаар асуухад жолооны үнэлгээ гэртээ мартчихсан байсан. Тэгээд бидээ авч яваагүй учраас айгаад зугцаан гэж мэдүүлэг өгсөн байгаа. За тэгээд энэ хоёр с жигтэй хүний машиныг шалгаад ütсэн чинь Депуча байсан байгаа. За тэгээд энэ Депуча нь болохоор Солонгост ийм орон гэргүй ч юм уу те ийм одоо хүмүүсийн нэрийг ашиглаад хуурамч бичиг баримт үйлдээд ийм ер нь хууль бус машиныг унж авч исэн хоёр хүн байсан байгаа. За тэгээд энэ машин нь болохоор нөгөө 90 сурвалжлагдсан машин гэсэн шүү дээ. Тэгээд яагаад 90 сурвалжлагдаж байсан бэ гэхлээр энэ хоёр хүний машин мотоциклтай хүн мөрөгчөд тухтаасан гэсэн үртэл мэдээлэл ирсэн байсан байгаа. Энэ мэдээллийн дагуу шалгаад үзсэн чинь энэ хоёр хүний энэ машин болохоор 8 сарын өмнө мотоциклтай хүнийг мөрөгчөд зугцсан машин болох нь тогтоогддог. За тэгээд үүний талаар цагдаа нар энэ хоёр хүнээс асуусан чинь ерөөсөө огт хариу хэлэхгүй байсан болохоор цагдаа нар улам энэ хоёр хүнийг сэжиглэдэг. За тэгээд энэ хоёр хүнийг сэжиглсэн болохоор шууд хоёр талд тусгаарлаад нэг нэгээр байцаалж авч ирсэн байгаа. За тэгээд энэ сэжигтнүүдийн машин үзлэг хийхэд сэжиг бүхий олон зүйлс олдсон байгаа. За тэгээд хин нэгний эвдэрхий утас. Тэгээд шавар шавхаа болсон тийм хүрз болон бэли. За тэгээд иймэрхүү ид зүйлс олдсон байгаа. Энэ хоёр хүний машинаас юм дэлгэгддэг дээр үеийн одоо дээр үе чинь дэлгэгддэг утас шүү дээ. Ийм дэлгэгддэг утас олцсон байгаа. За тэгээд энэ дэлгэгддэг утасных нь батарей байхгүй юм голоороо юм салсан байдалтай олцсон байгаа. За тэгээд иймэрхүү с жиг бүхий зүйлс олцсон болохоор энэ хоёр хүнээс тусгаарлаад нэгнээс нь шууд лавлаж асуусан байгаа. За энэ хэний утас юм бэ гэдээ асуусан чинь нэг нь болохоор Night Club-д нэг хүүхэнтэй танилцаад тэр хүүхний утас байна гэсэн байгаа. Нөгөөх нь болохоор энэ утас гудамжнаас бит хоёр олсон. Гудамжнаас олсон утас байна гэж хариулсан байгаа. За тэгэхээр мэдээж энэ хоёр хүний чинь нөгөө нэг ам зөрчгөөч чинь за худлаа хэлж байна. Энэ хоёр чинь ингээд с жиг бүхий зүйл яриад байна гэдэг нь ингээд тогтоогдож байгаа шүү дээ тий. За тэгээ улам сэжиглж ирсэн байгаа юм л та. За тэгээд нэг цагдаа нь болохоор энэ гар утсыг нөгөө нэг гар утсны засвар дээр аваачаад батарей хийгээд асаагаад үзсэн чинь энэ гар утасны эзэн нь болохоор 21 настай юм залуухан эмэгтэй хүн болох нь тогтоогддог. За тэгээд тухайн утсан дээр ямар хүний одоо ингээд дугаар тэмдэглэлтэй байна гэж шалгаад үзсэн чинь ердөө 13 дугаар тэмдэглэлтэй байсан байна. За тэгээд энэ 13 дугаар руу нэг нэгээр ингээд залгаад үзсэн чинь их нь таны залгасан дугаар ингээд холбогдох боломжгүй байна. За таны залгасан дугаар ашиглалтанд байхгүй байна гэд тиймэрхүү хариу ирчихсэн байна. За энэ 13 дугаараас ердөө ганцхан дугаар л дуудаад холбогдож исэн байна. За тэгээд дуудаад холбогдож исэн мөртлөө ерөөсөө энэ дугаар нь хариу өгөхгүй уцаа авахгүй байсан байгаа юм л да. За тэгээд цагдаа нар хүлээгээ сууж исэн чинь энэ утсан дээр дуудлага ирдгээ. За тэгэхэд дуудлагын цагдаа нар аваад үзсэн чинь айгүй тийм айж сандарсан хоолоогоор байна уу? Хэн бэ гэд хариу өгсөн маа. Тэгсэн чинь нөгөө нэг мэдээж эн чинь с жиг бүхий утас болохоор цагдаа чинь энэ шууд цагдаагийн газар байна ийм утас оллоо гэд хэлэхгүй шүү дээ. Би газраас ингээд олсон юм аа. Энэ утасны эзэнд нь утсыг хүргэж өгөх шаардлагатай байна. Та таньдгүй гэд асуусан байгаа юм л цагдаа нар. Тэгсэн чинь энэ эмэгтэй
бүр амар яагаад юу яриад байгаа юм бэ? Яагаад тийм байх боломжгүй шүү дээ. Өөрөө хэн бэ? Яагаад манай найзын ус таньж явж идэв? Манай найз 7 сарын өмнө хүнд алуулаад нас орсон шүү дээ. Юу яриад байгаа юм бэ гэд ингээд орилоод уйлаад тийм хариу өгсөн байгаа. За тэгээд цагдаа нар энэхүү дуудлага, энэхүү утасны яриаг ерөөсөө сонсоод тэр жигтэй сандралтаад энэ хэрэг хүн амны хэрэгч байж магадгүй байна гэж үзээд бүр яаравчлаад хэрэгтэй ордгоо. За ингээд шууд гар утасны эзнийг сайдар шалгаад үзсэн чинь Пёнтек хотод амьдардаг 21 настай төрөөд удаагүй ээж бүсгүй болох нь тогтооддгоо. Цагдаа нар энэ бүсгүйн талаар сайн шалгаад үзсэн чинь Кавандо аймгийн нэгэн модтой уулнаас хүнд алуулсан байдалтай олдсон байх нь тогтооддгоо. За ингээд 2004 оны 6 сарын 15 буюу сэжигтнүүд олдохоос яг 7 сарын өмнө энэ бүсгүйн цогц олдсон байдгаа. За тэгээд бүсгүйн цогцыг зам засварын компанийн зам үргэлжлэх ажлын явцтай танилцж явахдаа олдсон байгаамаа. Талигачийн үхлийн шалтгаан нь болохоор хоолойг юм бомилж ингээд амьсгаадуулж нас орсон байх нь тогтооддгоо. За мөрдлөгийн явцад болохоор бас нэгэн аимшигтай зүйл ногтлогддог. Талигач бүсгүйн цогц олдохоос 19 хоногийн өмнө нөхөр нь Орос ургын бүртгэлд ганцхан эхнэрээ хүртэл бүртгүүлээ зогсохгүй төрөөд удаагүй 70 хонож байсан нэраа хүүхдээ хүртэл энэ Орос ургын бүртгэлд бүртгүүлсэн байгаа. За тэгээ манайхан боддоо дөнгөж төрөөд удаагүй байгаа 21 настай ингээ ээж нь уулын мухарт хүнд алуулсан олдоод за тэгээ 70хан хоногтой байсан нэраа хүүхэд нь одоо хүртэл ингээд олдоогүй 7 сар өнгөрцөн байна гэж боддоо. Тэгэхээр энэ хэрэг бүр үнэхээр том хэрэг болох нь ингээд ойлгомжтой байгаа сте. За анх талигаачийн нөхрийг сэжиглэж байсан ч энэхүү эрэгтэй огт холбоогүй болох нь тогтооддгоо. За ингээд бүрдэгч энэхүү хоёр хүнээс тус нөгөө нэг байцаал авч байгаа сте. Тэгсэн чинь ерөөсө бүр огт хариу үйл байхгүй, хариу үг байхгүй, бүр юу ч хэлэхгүй байсан баа. За тэгээд мөрдөгч ингээд юу ч дуурахгүй байсан хоёр хүнээс ам нийлэхийн тулд өөрийнхөө нөгөө нэг одоо тактикуудыг ашиглаж гисэн байгаа юм л да. За тэгэхээр мөрдөгч болохоор энэ машиныг жолоодож байсан нөгөө жолоочоос нь за түр хоёлаа ингээд байцалцаад түр завсарлыг хоёлаа гарч тамхитдээ аваа гарсан байгаа. За тэнгуүтэ мөрдөгч тэгсэн байгаа юм л да. Өөрөө гэр бүлтэй юу, хүүхэдтэй юу гэдгсэн чинь хүүхэдтэй одоохондоо би ингээ хүүхдээ өөрөө өсгөж чадахгүй болохоор манай төрсөн гişтэр ингээ байгаа манай хүүхэд үнэхээр жоохон хэцүү байна, амьдрал хэцүү байна энэ гэж жоохон амьдралынх нь нөгөө хэцүү зүйлсийг яриулж гисэн баг. За тэгээд за буцаад байцаалтынхаа өрөөнд орж ирэнгүүтээ мөрдөгч шууд ширээгээ шааж ангуудаа чи өөрөө ийм жоохон хүүхэдтэй бичиж яахлаар хүний хүүхдийг ална гинэ чи ингээд орилсон чинь нөгөө нэг сэжигтэн чинь үгүй би хүүхдийг алаагүй хүүхэд нь амьд байгаа гэд ам алдаж гисэн байгаамаа. Тэгээд энэ гэмт хэргийг ингээд нөгөө мөрдсөн мөрдөгч ярьцлага өгсөн байхгүй. За тэгээд би бол хүүхдийг бол амьд байгаа гэдгийг мэдчихсэн. Тэгээ амьд байгаа гэдгийг мэдчихсэн болохоор би яг ингэ тулгаж асуусан юм аа гэд сүүлдээ өөрийнхөө юм туршлагаас ярьж байгаа юм л да. За ингээд олон цагийн байцаалтын эцэд энэ жолоо барьж явж байсан сэжигтнээс нэраг хаана байгааг мэдээд дагуулan авч явдаг. За тэгээд зааж өгсөн хаягийн дагуу очсон чинь Кёнгидо аймгийн Кванжу гээд хотод байрлаж исэн бүр маш том хашаатай тийм баячуудын амьдарч болох үед тийм хауст амьдарч исэн ийм хаяг дээр очсон байгаа. За тэгээ хашааны хаалганы хонхыг дарахад унтлагын хувцастай 30 дөнгөж гарсан залуу хаалга онгоолж өгдгөө. За тэгээ мөрдөгч тэрхүү үед өөрийгөө шууд цагдаа болохыг хэлээд за тэгээ гэр дотор ингээд нэг нас орчмын эрэгтэй хүүхэд байна уу гэд асуудгаа. За тэгсэн чинь залуу ингээд бүр амар гайхсан байдалтай. Бага яах ч манай хүүхдээр юу яахлаар цагдаа манай хүүхдийг асуудаг үлээ ингээд бүр гайхаад асуусан байгаа. Ингээд гайхаа байж исэн чинь энэ залуугийн араас 60 настай ээж нь болох үз гэсэн эмэгтэй, за эхнэр нь болох үз гэсэн бас нэгэн эмэгтэй ингээд хоёр эмэгтэй гараад ирсэн байгаа. Мөрдөгч гэрлөө орон шалгахад нөгөө нэраа хүүхд чинь бүр амар тайван амгалан унтаж байсан байгаамаа. За тэгээд нөхөрд энэ бүх явдлын талаар цагдаа нар тайлбарлаад энэ мөрдөгч тайлбарлсан чинь бүр уурлаад юу яриад байгаа юм би эхнэрийнхээ жирэмсний ээхэг хүртэл ингээд харж ийсэн юу яриад байгаа юм та нар юу дэми балаа юм яриад байгаа юм хүн андуураад байгаа юм шүү гэд ууралсан баг. Тэгээд энэ бүх учир битүүлэг зүйлийн шалтгаан нөхрийнхэн мэдүүлгээс тодорхой болж эхэлдэг. За эхнэр маань Америкт хүүхдээ төрүүлнэ гэд ганцаараа яваад өгсөн. Би болохоор Солонгостой байсан болохоор хүүхдээ төрөхөд хажууд нь бол байгаагүй гэсэн мэдүүлэг өгсөн байдаг. Тэр дор нь шууд мөрдөгч эхнэрийн хилээр нэвтэрсэн эсхийг шалгаад үзсэн чинь эхнэр нь хилээр гарах байтугай бүр Солонгосоос огт холдоогүй тийм болох нь тогтооддгоо.
За гэтэл эхнэр нь болохоор би өөрийнхөө гидсийг ингээ өвтгөн байж төрүүлсэн. Та нар одоо юу яриад дими балаа юм яриад байгаа юм бэ гэж цагдаа нар руу хашгирч орилж ирсэн байгаа. За ингээд мөрдөгч нар шууд эхнэрийг хүн барьцаасан, хүүхэд хулгайлсан гэрт холбогдуулан шууд тэр дорн баривчилдаг. За тэгээд цагдаагийн таамаглалаар болохоор байж тээ. Нөгөө сэжигтэй хоёр хүн байгаа штэ. За тэр хоёр хүн болохоор Солонгост ийм Шимбүрэм Санто гэж байдаг хгүй. Тэр Шимбүрэм Санто яадаг газар вэ гэхлээр хүн мөнгө өгөөд за тэгээд хүний ингээд даатгсан ажлыг өмнөөс нь хийж биелүүлдэг. За ер нь бол тийм монголоор шууд хэлэхэд зараалын ажил хийдэг тийм хүмүүс гэх юм уу. За тэгээд цагдаа нарын таамаглал юу вэ гэхлээр энэ Шимбүрэм Сантогийн хоёр хүнд мөнгө өгөөд хүний хүүхдийг хулгайлуулсан байж магадгүй байна гэсэн тийм таамаглал дэвшүүлээд энэ эмэгтэйг баривчлаа цагдаагийн газар авчирсан байгаа юм л да. За тэгээд энэ хооронд болохоор хүүхдээс ДНХ-ийн шинжилгээ авч байдгаа. Тэгээд үүний дараагаар шууд тэр нөгөө Шимбүрэм Санто буюу тэр зараалын компани захирлыг нь дуудаад цагдаагийн газарт мэдүүлэг авч гисэн байгаа. Шимбүрэм Сантогийн захирлаас за энэ хоёр хүн танай ажилтан байна. Энэ хоёр хүнийг та ингээд ажил үүрэг өгөөд хүний хүүхдийг хулгайлуулахаар даалга өгсөн үү гэж асуусан байгаа. Тэгсэн чинь энэ захирал нь болохоор юу ч хэлж чадахгүй ингээд ус балгасан юм шиг чив чимээгүй юу ч хэлэхгүй байсан байгаа байхгүй. За одоо хэдүүлээ хэрэг илрүүлтэндээ орцгоё. За энэ цагдаагийн газарт баривчлагдаж ирээд байгаа энэ бүсгүйг болохоор Пак гэж дуудъя заяа. За энэ Пак болохоор 38 настай 2-2 хүүхдийн ээж байсан байгаа. За энэ 2-2 хүүхдийн эцэг нь хийм бэ гэхлээр энэ Пакийн хуучин нөхөр. За тэгээд энэ хуучин нөхрөөсөө салалгүйгээр одоогийн байгаа нөхөртөөгөө хурмаа хийдсэн ийм аимшигтай бүсгүй байсан байгаа. За тэгэд яаж яваад энэ одоогийн нөхөртөөгөө хурмаа хийсэн бэ гэхлээр энэ Пак бүсгүй найт клабд энэ одоогийн нөхөртөөгөө танилцаад за тэгсэн чинь энэ одоогийнх нь нөхөр нь болохоор нилээд хөрөнгөтэй, нилээд ийм хөдөлмөрч хэд хэдэн том машин тэрэг одоо эзэмшилтэнд байдаг. За тэгэл маш их хөрөнгөтэй юм залуу байсан байна. За тэгээд хөрөнгийг нь шууд мэдэнгүүтээ энэ Пак бүсгүй хуучин нөхрийнхөө эзэмшлийн газрыг нууцаар барьцаанд тавиад зээл аваад нөхөр хоёр хүүхдээ шууд хаяад энэ одоогийнхоо нөхөртөө суусан байгаа. Йоо аимшигтайгаа. Тэгээд энэ Пак бүсгүй болохоор заяа энэ нөгөө баян залууг өргөдөхын тулд за хоёлаа яаралтай хурмаа хийя. Хоёлаа ингээд сайхан амьдрия гэдгсэн чинь энэ болохоор баян залуу нь болохоор жоохон тийм ханд өгөхгүй Пакд. Ер нь болоогүй одоохондоо хурмаа хийхгүй тийм бодлого байна гэдгсэн чинь шууд энэ Пак хуурамч жирэмслэлт үүсгээд за одоо би жирэмсэн чи надтай суухгүй л бол ингээ болохгүй энэ чи намайг хүүхдтэй болгочлаа гэд. За тэгээд ингээд Пак худлаа яриад хурмаа зохион байгуулсан байгаамаа. Солонгосчуудын хувьд бол хурмыг маш ер нь юм орой хийдэг ер нь 30 гараад 30-ийн сүүл бараг 40 орчим нас хүржиж ингэж хүүхдтэй болж хурмаадаг. Яагаад гэвэл энэ хүүхэд гэдэг зүйлтэй юм хурм гэдэг зүйлд маш их юм ач холбогдол өгдөг. За тэгэл ингээл юугүй шууд ингээд суучдаггүй хүмүүс аахгүй. Хүүхдтэй болсон юм чи мэдээж сууж таарна да тий. Тэгэд энэ Пак болохоор манай ээж аав хоёр ингээд Америкт байдгаа гэд худлаа хэлсэн. За одоо тэгээд ээж аавыгаа ингээд дуудъя. Ээж аав маань одоо Америкээс ирж байгаа гэд. Ингээ худлаа яриад хурмаа хийсэн байгаа. За тэгээд энэ хурмаа хүртэл яаж зохион байгуулсан бэ гэхлээр энэ нөгөө нэг Пакч өмнө нь хуучин нөхрийнхөө газрыг барьцаанд тавиад зээл авсан байсан мөнгө байгаа шүү дээ тий. Тэр мөнгөөрөө энэ хөлсний ажилчдыг хөлслөөд хуурамч ээж аав хүртэл авчираад, хуурамч найзууд авчираад, хуурамч одоо хамаатнуудаар дүүргээд ингээд хурмаа хийсэн байгаа. Тэг бүр амар бүр кино биш дээ бүр амар яаж ингэж зохион байгуулдаг байна. Тэгэд энэ зохион байгуулсан газар нь болохоор нөгөө нэг одоо шижиглэгдээд байгаа Шимбүрэм Сантогийн ажилчид байсан байгаа. Солиотой амар угаас дээр яаж хүний толгонд тийм юм орж ирдэг байна ер нь. Бүр энэ залуу бүр үнэхээр тархицсан маа шүү дээ. Яа тэгээд бүр 2-2 хөөхөн хүүхдээ хаяад нөхрөө хаяад ингээд мөнгөтэй хүн дагаа явж л. За тэгээд хурмаа хийснийхаа дараа энэ Пак заяа нөгөө Шимбүрэм Санто нөгөө зараалахаа компани захирлаас ингэж гуйсан байгаа. За захирлаа. Одоо ингээ хурим хийчлээ. Би яснаа ингээ жирэмслэг байгаа. Надад эрэгтэй эмэгтэй хамаагүй яг дөнгөж төрсөн юм чиг юм няраа хөхт олоод өгөө гэд гуйсан байгаа.
За тэгээд пак энэ хэрвээ нэраа хүүхд олоод өгөх юм бол нийт 70 сая вон өгөө. Одоогийн Монгол ханшаар ингээд бодох юм бол 150 сая төгрөг те. Тухайн үе 2005 оны 70 сая вон гэдэг чинь бүр маш их мөнгө шүү дээ те. За тэгээд урьдчилгаа би танд 40 сая воныг өгөө гэд 40 сая вон өгсөн байна. Энэ Шимбүрэм Сенто энэ зараалын компани захирал болохоор энэ хүүхдийг ингээл амархан ер нь өрчлөөд авчин те. Им амархан зүйл гэж бодож л энэ ажлыг авсан юм шиг байна. Солонгос даяар хүүхдээ өргүүлж байгаа те. Эсвэл ганц бие ээжүүд. За тэгэл асрамжийн газруудаар зөндөө ингээл явж үзсэн байна. За тэгээд явж үзээд эн чинь мэдээж тийм хүүхдийг амархан өрчлөөд авчин ч юм уу те. Амархан ингээл шууд авах боломжгүй шүү дээ. Тэгэд яагаад вэ гэхлээр энэ пак чинь 2-2 хүүхэдтэй. За тэнгууд 2-2 хүүхэдтэй атлаа. Одоо хуучин нөхрөөсөө гэрэлтэй ерөөсөө тусуулаагүй учраас ингээд хүүхэд маа гэ те ингээд өргөөд аваа гэх тийм боломж байдгүй юм байна. Тийм ч учраас ингээд өргөж авах боломжгүй болж таардгаа. Тэгээд ингээд боломжгүй болсон болохоор Шимбүрэм Сенто энэ зараалын компани захирал болон энэ ажилчид заяо бүр нууцаар асрамжийн газраас нэраа хүүхэд хүртэл хулгайлах гэж оролдоод баригдаад тэгээд бүр тухтаж байсан тийм түүхтэй тийм нотлогоотой баримтууд хүртэл олцсон байгаамаа. Бакийн төрөх хугацаа ер нь бараг л хаяанд ирээд байсан болохоор нөхөртөө за би Америк явж ээж аав дээрээ очиж төрмөр байна. Намайг ингээ явуулаач гэгээд нөхөртөө худлаа. Одоо нөгөө сүүлийнхаа нөхөрт худлаа гэсэн ба. Тэгээд мэдээж нөгөө нөхөр нь за эхнэр маань ингэж аам чинь би эхнэрээ явуулахаас өөр ямар арга зам байх уу гэд эхнэрээ за явчаад ир гээ явуулсан л байгаа юм л та. Тэгсэн чинь энэ пак нь юу Америк явах. Найзындаа очиод бүгсэн байгаа. За тэгээд энэ пак нь болохоор нөгөө нэг зараалынхаа компанийн захирал руу залгаад би чамд ингээд мөнгө өгөөстэй хурдан хүүхд олооч. Юу хийгээд байгаа юм бэ? Яах гээд байгаа юм бэ? Хурдан надад хүүхд хэрэгтэй байна. Би ингээд одоо яаралтай тэдэн сар төрөх миний сүүлийн хугацаа. Надад одоо хүүхд хэрэгтэй ингээд Шимбүрэм Сенто тэр зараалын компани захирлыг шахаж гисэн байгаа. За тэгээд нөгөө зараалын компани захирал чинь мэдээж мөнгөний аваад үрцсэн. За тэгэл энэ зараалын компани энэ захирал нь болохоор бас өөрөө үр ширтээ те ийм байсан болохоор яалтчгүй энэ ажлыг хийх ёстой л болж таарсан юм шиг байгаа. За тэгээд нөгөө хоёр ажилчнаа хүртэл 15 ингээд 30 саяыг ингээд өгцөн. Ийм байдалтай байсан байгаа. За пак тэгээд энэ зараалын компани захирал руу уцаар ярьж дарамтлаад хурдан хүүхд олооч гэгээд яг уцаар яриа байж исэн чинь зараалын компани тэр захирлын нүдний урдуур талигаач хохирогч 21 настай нөгөө эмэгтэй маань хүүхдээ тэрвэрчгсэн алхаж явж таардгаа. За тэгэл шууд энэ хүүхдийг шууд буулаа энэ хүүхдийг ер нь хулгаалъя, барьцаалъя гэж тархитлагоонд нь орж ирсэн байгаа юм л та. За тэгээд нөгөө хоёр ажилтнаа за энэ хүүхдийг л одоо хулгаал. Энэ л одоо хитүүлэнгийн сүүлийн арга зам гэдэг. За тэгэнгүүтээ нөгөө талигаач хүүхдэд тэрврээд алхаа явж исэн чинь нөгөө сэжигтэн хоёр машинтаага талигаачийн урд яг хурж ирээд тулаад зогсож байгаа. Тэгээд тулж зогсонгуудаа машиндаа шууд чихээд хүүхдийг булаагаад хүүхдийг захиралтай өгөөд за тэгээд мэдээж нөгөө нэг талигаач чинь няраа хүүхдээ хүнд зүхгүй хамгаалал миний хүүхдийг битгий булаагач тэгэл амар тэмцэлтэйл зодолтоо л байсан байгаа юм л та машины арын судалт. За тэгсэн чинь нөгөө энэ зараалын компани хоёр ажилтан бүр яахаа мэдгүй паниктонгуудаа шууд хоолойг нь боогоод ээжийг нь ингээ алдсан байсан байгаамаа. Ёо яаж бодохоороо хүнийг алаад хүний хүүхдийг ингээ хулгаалъя гэж бодол төрдөг байна. За тэгэнгүүтээ нөгөө энэ зараалын компани захирал энэ хүүхдийг хулгаалаад энэ пакет аваач өгсөн л байгаа юм л та. За тэгээд энэ алуурчид нөгөө 21 настай талигаач эмэгтэйг гар хөлийн боогоод скотчдод амин скотчдод нүүрийн скотчдод ингээд уулын мухарт аваашаад болсон байгаа юм л та. За тэгээд шүүхээс эдэрт яалаа өгдгөө. За тэгээд хамгийн харамсмаар гэхүү те нэг зүйл нь болохоор энэ зараалын компани захирал болон энэ пак хоёр ердөө 5 жилийн ял өгсөн байгаа. За тэгээд нөгөө нэг хүн алсан нөгөө хоёр сэжигтэн залууд болохоор бүх насаар хорих ялыг оноодгоо. Тэгэхээр одоо энэ хэрэг чинь пак болон энэ зараалын компани захирлаас үүдэж гарсан хэрэг байхад чи яахлаар ингэж 5 жилийн ял оноодог байна тий. Тэгсэн чи яагаад вэ гэхлээр энэ одоо пак болохоор тийм яриа өгсөн байгаа л да. Би хүүхэд өршлээд аваад ир гиснээс ямар хүүхэд хулгаалаад хүний амь хороогод аваад ир гисэн үү гэсэн
тийм мэдүүлэх өгсөн баг. Тэгээ манайхаа нэг иймэрхүү хэрэг ярьлаа. Манайхаа лайк дараарай, комент бичээрэй, шеэр хийж өгөөрэй, subscribe дарж өгөөрэй. Баярлалаа. Тэгээд байнга үзэж дэмждэг, урмын үг хайрладаг бүх хүмүүстээ баярлалаа. Бүгдэнд нь хайртай шүү. Үнэхээр та нарын урмын үгээр би урамшаад ингээд ер нь бичлэг хийж байгаа. Айгуу гоё байгаа. Тэгээ өөрөө дуртай байгаа болохоор хийгээд баймаар байна. Тийм байна. Тийм болохоор манайхаа дэмжээрэй. Тэгэд өөр юмнууд бас хийж үзмээр байгаа. Тэгээ одоохондоо болж өгөхгүй л энэ манайхаа шууд ингээд нөгөө бодож санснаар бол шууд хийчмээр. Тэгээд чадахгүй байна. Сурч мэдэх зүйлс их байна. Тийм болохоор манайхаа намайг дэмжээрэй. Баярлалаа. Баяртай.